Look, who are those guys? За энэ удаагийн бичлэгээр би та бүхэндээ Young Avengers-ийн тухай ярьж өгөхөөр бэлдээд байна. Энэхүү бичлэгтэр залуу Avengers-ууд анх яаж үүссэн, мөн бүх гишүүдийн товч намтрыг нэгээр нь ярьж өгөх болно. Young Avengers комик нь анх 2005 оны 2 сард уншигчдын хүртэл болж байсан юм. Комик нь нийтдээ 12 бүлгээс бүрддэг бөгөөд Ellen Heinberg, мөн зураач Jim Cheung хоёрын хамтарсан бүтээл юм. Залуу Avengers-ууд нь өсвөр насны хүүхдүүд бөгөөд хамтлагийн их үед Iron Lad, Patriot, Wiccan, мөн Hulkling гэсэн дөрвөн залуусаас бүрдэж байсан бол комик үргэлжлэх явцад эмэгтэй Hawkeye, Stature, мөн Speed гэх нэртэй дөрүүд нэмэгдэнэ. Залуу Avengers-ийн үүсэл түүхийг ярихаас өмнө багийн ахлагч Iron Lad-ийн намтрыг эхэлж ярил илүү ойлгомжтой болоод ирэх юм. Тэгвэл Iron Lad гэж хэмбэ? Хальт харахад яг л Iron Man-тэй төстэй харагдах энэ дүр нь ирээдүгээс буюу 30 дугаар зуунаас ирсэн бөгөөд бидний сайн мэдэх Kang the Conqueror-ийн залуу хувилбар юм. Өсвөр насны Iron Lad 30 дугаар зуунд амьдарч байхдаа бусдад үргэлж дээрлэхүүлдэг нэгэн байж. Гэвч нэгэн өдөр түүн дээр хөгшин Kang хурж ирэх бөгөөд өөрийг нь ямар ирээдүй хүлээж байгааг мөн цаг хугацаагаар аялж 40 дугаар зуунд хэрхэн өөрийн Kang the Conqueror гэдэг нэрээр тунхагласан талаараа хэлдэг. Гэвч түүний ганц бардгүй байсан дайснууд нь Avengers-ууд байж. Тэм учраас түүхийг дахин бичихин тулд Kang өөрийн залуу хувилбар дээрээ хурж ирсэн хэрэг. Энэ бүхнийг ярьсны дараа хөгшин Kang залуу хувилбартаа өөрийн өмсгөлөө өгнө. Kang-ийн өмсгөл нь эзэмшигчийн бодолд хариу үйлдэл үзүүлж түүний төсөөллийг бий болгоход тусалдаг гэдгээрээ давуу талтай. Жишээлбэл дайсныхаа үхлийг дотроо төсөөлөх юм бол өмсгөл дайсныг устгаж болох бүх зүйлийг хийх болно гэсэн үг юм. Ийхүү өмсгөлөө өгсөний дараа хөгшин Kang өөрийг нь өргөж дээрлэгдэг байсан залууг Iron Lad-аар алуулахыг хүснэ. Яг энүүд Iron Lad өөрийн ирээдүйн хувилбар хэрхэн аимшигтай хорон санаатан болсныг ойлгодог. Тиймээс залуу Kang өөрийг нь дээрлэгдэг нэгнийг биш, харин өөрийнхөө ирээдүйн хувилбар Kang руу өмсгөлөө ашиглан дайрдаг. Үүний дараа Iron Lad түүнээс зугтахын тулд өнгөрсөн үе рүү очих бөгөөд хөгшин Kang өөрийнх нь араас ирэхийг мэдж байсан учраас бэлтгэлтэй байхын тулд Avengers-ийн гишүүдэд энэ бүхнийг анхааруулахаар очино. Харамсалтай нь түүний ирсэн ертөнцид Avengers-ийн гишүүд бүр мөсөн тарсан байв. Гэсэн ч Iron Lad Avengers-ийн гишүүдтэй холбоо тогтоохоор олон удаа оролцсон боловч бүгд амжилтгүй болно. Чухам энэ мөчөөс л Iron Lad өөрийн супер багийг бүрдүүлэхээр шийдэж устж ажиллагаагүй болсон Vision-ийн мэдээллийн сангаас өмсгөлийнхаа ачаар супер хүчтэй залуучуудын талаарх мэдээллийг цуглуулж авдаг. Ингэснээр Iron Lad хамгийн ихэнд Patriot-ийн гэрлөө очино. Гэвч тэрээр яг үндэ Patriot-ийн араас ирээгүй байв. Ellie Bradley буюу Patriot гэх нэртэй энэ залуугийн өвөө болох Isaiah Bradley-ийн өнгөт арьстай Captain America байсан юм. 2 дугаар дайны үед супер цэрэг бүтээх бодисыг сонгогдсон цэргүүдэд ашиглахынхаа өмнө өнгөт арьстай цэргүүдэд туршдаг байж. Гэвч туршилтанд орсон өнгөт арьстай цэргүүд бүгд амь насаа алдсан ч ганцхан Patriot-ийн өвөл амьд үлдэж чадсан байдаг. Ийм учраас Isaiah Bradley жинхэнэ утгаараа хамгийн анхны Captain America юм. Харин түүний ачгүй Patriot нь өвөөгийнхөө супер цэргийн хүчийг өвлөж авсан гэдэгч энэ бүхэн худлаа байлаа. Учир нь Iron Lad Vision-ээс авсан мэдээллийн дагуу анх Patriot-ийн гэрт ирэхдээ яг үндэ түүний нагц зах болох Josiah-гийн араас ирсэн байдаг. Яагаад гэвэл түүний нагц зах Josiah нь Isaiah Bradley-гаас супер хүчийг нь өвлөж авсан цорын ганц гэр бүлийн гишүүн байж. Гэвч Josiah Iron Lad-ыг ирэх үед олон жил сургаггүй алга болж хаана угааг нь мэддэхгүй байсан учраас Patriot боломжийг ашиглаж Iron Lad-д өөрийгөө өвөөтэйгээ адил супер цэргийн хүчтэй хэмээн худлаа хэлж Young Avengers-ийн багт нэгдсэн юм. Харин Patriot хамтлагт байх хугацаанд жирийн хүмүүс зориулсан түр хугацаанд супер хүчтэй болгодог бодисыг нууцаар хэрэглэдэг байсан учраас бусад гишүүд түүнийг анзаардгүй байж. Гэвч Patriot багийн гишүүдэд худлаа хэлсэндээ харамсаж комикийн сүүл хэсэгт гарах Криг-ийн аримтай хийх дайны үеэр Captain America-ийн урдуур орж буудуулснаар маш их цус алдах бөгөөд түүний өвөө Isaiah Bradley ачхүйдээ донор болж өөрийнхөө цусыг өгснөөр Patriot жигнэсээ супер цэргийн хүчтэй болдог. Бидний сайн мэдэх Scarlet Witch буюу Wanda хүүхдтэй болохыг маш ихээр хүсэж байсан ч Vision тэр хоёр дундаасаа хүүхдтэй болох боломжгүй байв. Тийм учраас Wanda хүн төрлөө олж чадаагүй төөрөлцсөн хоёр сүнсийг ашиглаж өөрийн ич хэдийн хүчээр ихэр хөвгүүдийг бүтээсэн байдаг. Гэвч Wanda-гийн ашиглаж бүтээсэн төөрөлцсөн сүнснүүд нь Mephisto-гийн сүнснүүд байсан учраас Mephisto өөрийн сүнснүүдээ буцааж авахын тулд хөвгүүдийг устгасан юм. Гэвч Mephisto-г устгаж өггүй болоход хөвгүүдийн сүнс чөлөөлөгдөж хоёр өөр жирийн гэр бүлүүдэд дахин төрсөн байдаг. Тэд бол Billy Captain болон Thomas Shepard буюу залуу Avengers-ийн гишүүд болох Wiccan ба Speed хоёр юм. Төөрөлцсөн ихэр хөвгүүд жирийн гэр бүлүүдийн хүүхдүүд болж төрсөн ч Wiccan ээж хаан буюу Wanda-гийн хүч чадлыг өвлөж, харин Thomas Shepard Wanda-гийн ихэр ах болох Quicksilver-ийн хурдыг өвлөж авсан байв. Wiccan төрсэн цагаасаа өөрийгөө бусдтай адил жирийн хүүхэд гэж бодож байсан ч түүний супер хүч багаар илэрч эхэлдэг. Wiccan хамгийн анх өөрөөсөө цахилгаан хүч ялгаруулж чаддаг байсан учраас хүчрэх доороос санаа авч өөрийгөө Asgardian гэж дууддаг байв. Гэвч дараа нь Iron Lad-тай танилцж цаашлаад Young Avengers-ийн багт нэгдсэний дараа шившлэг хийх, мөн телепорт хийх чадваруудаа нээлтүүлдэг. Харин комикийн 11-р бүлэгт Wiccan Speed-тэй санаандгүй байдлаар уулзаж өөрсдөө Wanda-гийн бүтээсэн ихэр ах дүүс гэдгээ олж мэдснээр
Weekend гэх нэрийг өөртөө өгнө. Залуу Avengers-ийн дараагийн маш сонирхолтой дүрүүдийн нэг бол Hulk-ийн. Teddy Altman буюу Hulk-ийн гэхийн дүр нь гаднах төрхөө өснээрээ өөрчилж ямар ч дүр хувирах чадвартай юм. Мөн тэрээр маш их хүч чадалтай учраас хүчээ бүрэн гаргахын тулд ихэнхдээ Hulk шиг ногоон төрхөнд хувирдаг. Тийм ч учраас өөртөө Hulk-ийн гэсэн нэрийг өгсөн юм. Тэрч бүхий л өөргөө эдгээх, мөн нисэх чадвартай бөгөөд энэ бүх чадруудыг зүгээрснийг эзэмшээгүй байв. Учир нь Hulk-ийн Kree болон Skrull-ийн ирлиз бөгөөд түүний аав нь Kree-ийн хамгийн хүчтэй дайчин Captain Marvel байсан ба ээж нь Skrull-ийн гүнж болох Aniel байсан юм. Kree-ийн айрам Skrull-тай удаан хугацааны турш их дайны хийж байхдаа Skrull-чууд Captain Marvel-ыг барьцааж хөрдөг. Чухам энэ үдэл Skrull-ийн гүнж түүнтэй хайр сэтгэлийн холбоотой болсноор тэдний дундаас Hulk-ийн төрсөн юм. Гэвч Skrull-ийн эзэн хаан хүүхдийг өлөн зөвшөөрөөгүй учраас Aniel гүнж хүүгээ дэлхий рүү өөрийн туслахтайгаа хамт явуулдаг. Гүнжийн туслах хүний дүр тувирж Hulk-ийг өөрийн хөвшгөө өсгөнө. Гэвч Hulk-ийн залуу Avengers-ийн багт нэгдсэний дараа түүн дээр Skrull-ийн дайчин хурж ирснээр түүнд бүх үннийг хэлж өгдөг. Залуу Avengers-ийн чимэг болсон дөрүүдийн нэг бол Kate Bishop буюу эмэгтэй Hawkeye юм. Kate хамтлагийн цорын ганц онцгой супер хүч гишүүн боловч тэрээр ном сум болон сэлмэр чадварлаг тулдж чаддаг юм. Нэгэн өдөр Kate их жигаан хурим дээр өргөдөн очих боловч хурим дээр нь буута барьцаалагч дэрж тэднээс мөнгө нэхэд сүрдүүлнэ. Харин энэ залуу Avengers-ийн гишүүд тэднийг аврахаар ирэх бөгөөд Kate Bishop ч бас тэдэнтэй нэгдэж барьцаалагчдыг буулгаж авдаг. Энэ үеэс эхлэн Kate залуу Avengers-уудтай танилцж багийн гишүүдийн нэг болно. Комикийн их үед бусад гишүүд түүнийг онцгой супер хүч гэдгээс нь олж түүнд эргэлзэж байсан ч комик үргэлжлэх явцад түүний дайчин шийдэмгийн зан чанар, ухаалаг шийдвэр гаргалтууд, мөн түүний онцгой тулдааны чадварууд нь түүнийг багийн чухал гишүүдийн нэг болгодог. Комикийн сүүлийн бүлэгтэр Captain America түүний эр зоригийг үнэлж амь насаа алдсан Clint Barton буюу Hawkeye ном сумыг өгснөөр тэрээр албан ёсоор дараагийн Hawkeye болдог. Түүл залуу Avengers-ийн танилцуулах хамгийн сүүлийн дүр бол Casey Lang буюу Stature юм. Casey нь бидний сайн мэдэх Ant-Man-ийн охин боловч энэхүү комикийн ертөнцид Ant-Man нас ураад олон жил өнгөрсөн байв. Тэрээр аавтайгаа адил биеийн хэмжээгээ жижигрүүлж мөн томруулах чадвартай юм. Casey нэгэн өдөр залуу Avengers-уудын талаар олж мэдснээр аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхийн тулд залуу Avengers-уудтай нэгдэхийг хүснэ. Гэвч Iron Man үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байлаа. Учир нь Wanda ихэр хөвгөдөө алдсныхаа дараа өөрийн хүч чадлаа удирдах чадхаа болж багийн гишүүд болох түүний аав Ant-Man, Hawkeye мөн өөрийн нөхөр Vision-ыг алсан байдаг. Тийм учраас Iron Man Avengers-ыг тараасан гэдгээ хэлж мөн чамайг аавтайч найдал алдмааргүй байна гэдгийг хэлдэг. Гэвч Casey-ийн хүслээр мэлзэл хязгаарч зогсоогүй бөгөөд залуу Avengers-уудтай нийлж хорон санаад Kang the Conqueror-тай тулдаж Kree болон Skrull-тэй хийсэн дайнд оролцож багийн нэг хэсэг гэдгээ батлан харуулдаг. За энэ хүн удаагийн Young Avengers комикийн гишүүдийг танилцуулж дууслаа. Залуу Avengers-ууд нь үүгээр ингэ дуусахгүй бөгөөд үргэлжлэл өөр комик төр шинэ гишүүд болох Mrs. America, Marvel Boy, мөн Kid Loki гэх нэртэй гишүүд нэмэгдэнэ. Түүнчлэн Marvel өөр төрлийн мөн л өсвөр насны залуучуудаас бүрдсэн West Coast Avengers гэх нэртэй комикийг 2018 онд гаргасан байдаг. Уг комик дээр Gwenpool, Kid Omega, мөн Fuse гэх нэртэй сонирхолтой дүрүүд гарах бөгөөд Jeff the Land Shark гэх нэртэй эгдүүдэд дүр танилцуулагдж байсан юм. Ингээд энэ удаагийн бичлэгээ үгээр дуусгацгаая. Дараагийн бичлэгээр өөр мэдхийг хүсэж байгаа комик болон дүрүүдийг комент хэсэгт үлдээгээрэй. Мөн subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.